Жаргалан сумын засаг даргын хамгийн газраас гаргасан хуваарийн дагуу 2017 оны 1-р сарын 7-оос 8-ны өдрүүдэд Жаргалан сумын 12 багийн иргэдийн нийтийн хуралдааныг зарлаж бүх багууд иргэдийн нийтийн хурлын дарга тэргүүлэгчтэй сонгон улмаар багийн засаг даргын сонгуулиа явуулсан. Уг сонгуулийн үед Жаргалан сумын 7 багийн засаг даргын сонгуулийг дахин явуулахар шийдвэрлэж 1-р сарын 21-ээс 22-ны өдрүүдэд зохион байгуулан багийн иргэдийн олонхын саналыг авсан нэр дэвшигчдийг Жаргалан сумын засаг дарга бөгөөд хотын захирагчид өргөн мэдүүлсэний дагуу багийн засаг дарга нарыг үр гүйцэтгэгчээр төр томилоод байсан юм а. Тэгвэл өнөөдөр Жаргалан сумын 12 багийн засаг дарга нарыг албан ёсоор батламжилж үр дүнгийн гэрээ байгуулан батламж гэрээнд гарын үсэг үзэглэлээ. Тухайлбал Наран багийн засаг даргаар Цэрмаа, Хайрхан багийн засаг даргаар Ган Туяа, Жаргалан багийн засаг даргаар Мөнх Цэцэг, Алаг толгой багийн засаг даргаар Нямсүрэн, Аршаант багийн засаг даргаар Сафааргүйл, Цамбар багийн засаг даргаар Отхон цагаан, Магсарж багийн засаг даргаар Болд сайхан, Тахилт багийн засаг даргаар Ням Цэцэг, Баатар хайрхан багийн засаг даргаар Насан Жаргал, Буянт багийн засаг даргаар Байгалмаа, Бугад багийн засаг даргаар Түмэн Дэмбэрл, Бичигт багийн засаг даргаар Бат Эрдэнэ нарыг албан ёсоор батламжилж ажилд нь амжилт хүслээ. Багийн засаг дарга нарыг батламжилж гэрээнд гарын үсэг үзэглэх ёслолд Жаргалан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бомцинд, нарийн бичгийн дарга Оюун Тунгалаг, Жаргалан сумын засаг даргын орлогч Цогтбаяр Лувсан Тамо, Тамгын газрын дарга Цагаан гişиг нарын сумын удирдлагууд Жаргалан сумын ажилд хариуцсан албан тушаалтнууд оролцож багийн дарга нарын ажилд нь амжилт хүссэн юм а. Бид нар өнөөдөр 12 багийн нийт иргэдийн маань сонгосон сонголтыг баталгаажуулж өнөөдөр 12 багийн засаг даргатаа батламж гартууллаа. За энэ батламжууд бол гэрээ дагдаг. За засаг дарга нутаг дэвсгэр нэгжийн тухай хувьд засаглах эрхийг бол засгийн газар аймаг сумдын засаг дарга нар за анхан шатнаа багийн засаг даргууд бол хийж хэрэгжүүлдэг юм чиг үүрэгтэй. За өнөөдрийн өдрөөс эхлээд батламж гарцсан өдрөөс эхлээд 12 багийн дарга маань багуудын хурлыг дахин зохион байгуулна. Гэхдээ энэ 17 онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөгөө гаргаж ард түмнээрээ батлуулах учиртай. Ингээд багийн засаг даргын ажил жигнэсээ эхэлж байгаамаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид ажиллах багийн засаг даргын ажлын үүрэг хариуцлага асар ихэ. Монгол улсын засгийн газар аймаг сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл төр иргэдэг холбох гүүрэн болж ажиллах учраас ажилдаа хариуцлагатай, сэтгэлтэй, хамгийн гол нь хуулийн хүрээнд ажиллах шаардлагатайг анхааруулсан юм а. Өнөөдөр энэхүү багийн засаг даргын батламжаа гардан авсан багийн дарга нарын ихэнх нь багийн нийгмийн ажилтнаас эхлээд засаг захиргааны анхан шатны нэгжид ажиллаж ирсэн туршлага онцолж байна. Хэд хэдэн багийн засаг дарга нар 2-3 удаа улиран томилогдож байгаагийн дотор Наран багийн засаг дарга Цэрмаа хамгийн олон буюу 5 удаа багийн засаг даргаар сонгогдсон ийхүү ажилдаа орж байна. За тэгэхээр өнөөдөр бид нараас 4 жил хийх ажлынхаа батламжаа засаг даргатайгаа батламжийнхаа гэрээг байгуулсан юм тэмдэглэлтэй чухал үйл явдал болж байна. Тэгэхээр бид нар бол 2001 оноос эхлээд 12 багийн засаг даргатай болоод 12 багтай болоод ингэж ажиллаж байсан. Тэгээд 2001 оноос хойш багийн засаг дарга Наран багийн засаг даргын ажлыг хийж байна. Тэгээд энэ хугацаанд хийсэн байгаа хийж чадаагүй ч юм бас байгаа. Ард түмний итгэлийг өрштэй дааж өшөө цаашаа ажил гэсэн итгэлийг хүлээж өнөөдөр ингээд ахаад 4 жил ажил гэсэн томилолт авч байгаадаа бас баяртай байна. Тэгэхээр энэ 4 жилийн хугацаанд бас бага багшиг баг болгож гэрэлтүүлэхтэй, замтай, тэгээд хүн амьдрах нөхцөлийн сайжруулсан тийм болгоно л гэж би бодож байгаа. Өнөөдөр ингээд анхан шатны засаг дарга дээж тагаа засаг даргатай батламжийн гэрээгээ байгуулад батламжаа албан ёсоор гардаж авлаа. Тэгээд бас энэ одоо би энэ Цамбар багийнхаа засаг даргаар бас улиран сонгогдсон. 12-оос 16 онд Цамбар багийн засаг даргаа хийж агаад 16 онд бас багийн засаг даргад итгэл үзүүлээд дахин сонгосон сонгогч ард иргэдтэй бас юуны өмнө баярлсан талархснаа илэрхийлье. Та бүхэн иргэдийнхээ төлөө бас өөрийнхөө нөөц болцоо хүч чадлыг ашиглан бас зүтгэх болно гэж хэлэх байна. За өнөөдөр сумын засаг даргатайгаа байгуулсан батламжийн гэрээг авч байгаадаа маш их баяртай байна. Алаг толгой багийн засаг даргаар 3 дахь удаага сонгогдсон ажиллаж байна.
Энэ бол бас ард иргэдийнхээ итгэлийг алдахгүйгээр ард түмнийхээ жаргалан цөмийнхээ болон багийнхаа хөгжлийн төлөө иргэд та бүхэндээ хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн засгийн газар болон аймаг сумын засаг даргын 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрүүдийг бас хэрэгжүүлэн ажиллахын төлөө иргэд та бүхэндээ хамтран ажиллах болно. Баярлалаа. Тэгээд би анх багийн засаг даргын сонгуульд ажиллаж эхлэхэд багийнхаа иргэдийн одоо хүний хөгжлийн талаар илүү ажлуудыг илүү төлөвлөгөө хий. Иргэдийн оролцоо одоо сайн засаглалыг бэхжүүлэхийн тулд илүү сайн ажлыг хийх зорилго тавиад багийн засаг даргын төвшөд ингээд одоо өнөөдөр батламжийнхаа гэрээг байгуулад ингээд ажиллаж байна. Цаашдаа одоо засгийн газар болон аймаг сумын одоо засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багийнхаа эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө багийнхаа нийгмийг иргэдийн нийгмийг одоо сайжруулахын төлөө одоо хичээж ажиллах болно хэлмээр байна. Ийхүү эх 4 жилд жаргалан сум Ховд хотын хөгжлийн төлөө нэг баг болон хамтран ажиллах удирдлагууд ажилдаа орлоо. Нэгэнт иргэдийнхээ саналыг авч томилогдсон багийн засаг дарганаар батламжлагдсан учраас тухайн багийнхаа иргэдийн төлөө хөгжлийн төлөө юу хийх үү гэдэг асуудал урган гарч байна. Тиймээс 12 багийн иргэдийн нийтийн хурлыг хуваарийн дагуу явуулж иргэдийн саналыг авах нь эхний ажил болж байгаа юм а.